уламжлалт болон халуун палангийн хосолсон хийц. Соёлын өвөрмөц илэрхийлэл. Дахин давтагдашгүй цор ганц бүтээл. 999 сольцтой цалин цагаан мөнгө. Археологийн хүнд толдороос сэдвлэн бүтээл. Өвөлдөөж өнөд үргэлжлээ. Өвгөр хийц. За анх би чиний нөгөө палангуудыг хараад айгу сонирхож ирсэн байхгүй. Урд тавьчд бол яг манай Монгол тусгаалan ийм палангийн урлагийн одоо тэр уламжлал энэ төр нэг тэгж байхгүйсэн учраас энэ палан бас их гоё штэ. Надад бол яг палан төмөрөн дээр шигтгсэн пал айгу сонин тийм бас айгу тэр төмөр палан хоёрын нийц одоо цогцол ирэхээр айгу тансаг болдог. Хэрэглээний зүйлийг урлагтай холбоод ирэхээр илүү их тэр үнцийн тансаг байдлыг ингэж гаргаж ирж байгаа надад их сайхан санагдсан л да. Тэгэхээр чи палангаа нэг надаа нэг сайхан яаж хийснэ? Тий анх 20 хэдэн жил за баг 30 жилийн өмнөх залуухан байсан уу? Тэр чинь гоёл чимэглэлийн үг янз бүрийн хэд байсан. Тэгээд зарим шигтгэнийх нь оронд нэг юм надад ногоон хөхтэй палан байсан. За. Тэрийг нутглаад ингээд галаар халаад жаал юм болохоор яг тэр үедээ жоохон сайн мэдэхгүй. Тэгэл юу ихлээр нэг жоохон хар тортомордог суудсан. Тэгээд нэг юм хээж юм шиг. Бас аятайгаад баг 2 маягийн юм хар судалтай. Тэгээ харах тэр яг тэгж оюуч гэж хэлэхгүй л да палан хийсэн шүү гэд хэлээд өгчдөг байсан. Тэгээд юу ихлээр тэгээд тэр үед нөгөө галаар халаад хийгээд сураад тэгээ сүүлд нь 2017 оноос эхлээд за энэ юу цаа нэг мөнгө аяган дээр гоо ингээд палан суулгаад гэхдээ мөнгө аягаа ингээд бүр өөрчлөлт хийгээд бүр цоошин төвшөнд гаргаж ирээгээд хийгийн ч гэсэн баг өөр болгоё гээд тэг уламжлалтыг ер нь оруулахгүйгээр гэхдээ палангаа ашиглаад хий гэж утасны үндсэн дээр яг одоо нэг анхны аяг нь гарч ирсэн. Өвөлдөөж өнөд үргэлжлээ. Өвгөр хийц. Сүлд хийгээд яваад явцдаа за палан маань айгүйх нэг гурт настай. Одоо ингээ харахаар хамгийн одоо миний олж мэдснээр бол манай эртний өмнөх 3000 жилийн өмнөх гэдэг. Тэгэхээр ч одоо 4000 хэдэн зуун жилийн өмнө одоо нэг 5000 жилийн өмнө усууд хэрэгжилжсэн байх нь шүү дээ. Тэр алдууруудаас үзэхэд ч гэсэн айгуу гоёор байдаг шүү дээ. Тэгэд өнгө оврох, өнгө алдахгүй тэр чигээр байж байгаа байхгүй. Шилэн гадаргуу өсгөгдсөн. Тэгээд хэрвээ ингээд бид нар ингээм амжилттай би хийж чадах юм бол айгүй хүн ингээд худалдаж аваад ч юм аа эсвэл хүнд бэлгэлсэн ч гэсэн нөгөөх одоо эд зүйл нь ямар ч эд зүйл байж болно л доо тэр нь одоо дахиад хичнээн жилч болох юм одоо. Тийм шүү. Одоо харахаар одоо жил яг палантсан гадаргуу маань 5000 жил өнгө алдаагүй байж байгаа байхгүй. Хэрвээ яг тэгж үндсэн дээр бид нар одоо өвгөр хийц гэж нэрлээд одоо ирээдүй хойч одоо үлдээхтэй одоо өвгдээцсэн юмыг бид нар дамжуулаад тэгээ ирээдүй хойч руу хүргэж байна л гэсэн санаагаа мессеж агуулад тэгээд яг хээ чимэглэлүүдээ юу байсан л да одоо за ахуй байдлынхаа одоо Монгол гэр дотор ч юу байдаг вэ тэр болгон чи бүгдээрээ хээнд шилжүүлчих болж байгаа байхгүй яг л хээ урлаг угалз болгоод тулга байсан ч гэсэн тогоо байсан ч гэсэн их сайхан тийм символ бэлэгдлийн тийм баруун хоор байж жишээлбэл бүр аюу гой хүндэлжтэй эдэлдэг юм. Тэгээд тэр болгоныгоо ингээд дунд нь оруулаад тэгэхээр нэг тийм цогц зураг болоод ирсэн юм уу. Тухайн үедээ зураг хийж байгаа. Ингээд ийм хэдээд эндний мөнгөчл гоё болчих юм байна гэж бодоод хийсэн л дээ. Уламжлалт болон халуун палангийн хосолсон хийц. Өвөлдөөж өнөд үргэлжлээ. Өвгөр хийц. Танахыг харсан чинь бүр айгүй зузаан мөнгөөр хийсэн байна. Тэгээд дээр нь палантай нийлэхээр энэ бол нөгөө хойч үедээ тий одоо өвөө эмээнч гэдэг юм уу тий одоо арч 30 та ингээ өвлүүлээд төхөд энэ хэдэн мянган 100 жилийг нөгөө даван туулах тийм их үн цэнтэй одоо зөвхөн нэг юм хэрэглээ бошуухан зараал бошуухан аваад хэрэглээл тийм биш тий
айгүй тийм үн цэн гэдэг юмыг бол бас нэлээд шингээж өгсөн юм шиг надад санагцл та. Тийм учраас яг мөнгөн аяган дээр бол би чамаагаас айгүй хөгжил дэвшил гаргасан юм байна да гэж анх тгийж харж ирсэн. Яг өөрчлөлт хий гэж бодвол яг хээний хувьд л өөрчлөлтсөн. Яг уламжлалт хэлбэрээ бол барьжээ. Мэдээч тий. Тэгэхгүй бол бүр шал өөр юм болчих шүү дээ тий. Альсвал гадны айл нэг улсын хаягтай адилхан ч болж магадгүй шүү дээ. Би өөр юм чи хийж идэл юу ч болох тий. Тэгээ энэ коллекцээр нэм олноороо ингээд ирэхээр бүр их сүртэй, бүр их гоё харагдсан юм ба шүү дээ. Одоо манайхан ч бас нөгөө мөнгөн аягийг ингээд үрж тавьдаг. Тэр нь бас их сүртэй гоё харагдсан юм ба шүү дээ. Тийм, дөрөв ухсраа тавихад дөрвөн ширхэг нийлээд нэг зураг болчдөг ч юм уу. Альсгүй ингээд зэрэгцүүлээд тавьсан ч гэсэн ингээд үргэлжээд ингээд уншихлаар ингээд дандаа холбоотой тий. Тийм, ингээд нэг юм орчин хүн ингээд өөрөө ингээд сонирхоод хараад ингээд юу яаж чадвал заавч тэр ингээд тайлбарлаад айлтгүйгээр харж байгаа нэг иймэрхүү юм байх шиг байна. Ингээд хүнд гоё тийм бодол төрүүлж. Тийм байна. Зүгээр нэг аяганд явах биш те. Уухтаа ч гэсэн бас тэр нэг айгуу гоё тансаг тэр гоё хэлбэр дүрсийг мэдэрч бас уух юм бол те. Тэр чинь бас хард сууж байгаа тэргүүлжтэй. Тийм шүү дээ. Археологийн үд толдураас сэдвлэн бүтээн. Өвөлдөөж өнөд үргэлжлээ. Өвгөр хийц. Одоо жишээл манай мундаг одоо дарган хийцгээл байж байна тий. Одоо ноён сэврээ хийцгээл мундаг уламжлаад орсон. Олон жил явцсан. Олон үед ахчууд маань хийцэн хийцүүд байгаа шүү дээ. Тэрэн дээр би зүгээр өөрийнхөө нэг өвгөр хийц гэдэг хийцийг ингээд гаргаж ирээ гэж бодоод яг тийм нэг өнгөлөг шинэлэг байдлаар ингээд зүгээр тийм хийцэл оруулж ирж гин гэж бодож байгаа юм. Аль талдаа л үнцэнтэй болж байгаа юм байна л да тий. Сэтгэлгээний талдаач дээр, хэлбэр дүрснийхаа талдаач дээр, хэрэглээнийхаа талдаач дээр юм байна тий. Тий. Яг ингээр хэрэглээнд бол чинь нэг бол одоо тэр зөв ингээд хадгалаад байдаг ч юм уу. Тэгээд дээр нь бас их болцоод айгүй сайхан болцоо нэгдсэн байж байгаа. Тухайн хүн маань одоо юу дээдэлдэггүй. Одоо жишээлбэл зарим айлууд маань адуугаа хамгаалдаг өөрийн тамгатай. Альсгүй одоо овгууд минь сүлд ээжиж болж байна те. Сүлдээд явж болно. Альсгүй өөрийнхөө компани ч юм уу логогоо тийм байна. Тавиулах ч юм уу. Тэр хээнд нь оруулаа шингээчих болохоор. Яа өөрийнхөө дураар чамд захиалж болох нь шүү дээ. Хурж ярилцж байгаа. За ингээд өөрийгөө шингээчихнэ гэсэн. Тийм байна. Одоо охин ингээд тустаа гараад бэр болоод айлд очлоо гэхэд тэрэнд бол бас яг өөрт нь ингээд зориулсан хий хуар өөрөө чам захиалж болох нь шүү дээ. Одоо жишээл манай харилцагч ингээд жишээлбэл та одоо өөрийнхөө миний гарын үсэгтэй альсгүй миний тэр зургийн тэр хэсгийг шингээсэн тийм хэрэгтэй гэвэл тэгээ хойлоо ярилцж зураг гаргаж байгаа. Тэгэхээр бол бас айгу нээлттэй юм ба штэ. Байдгал юм яг энд байх ёстой гэж биш. Тэр хүний одоо үзэл бодлыг бас аяган өөрийг нь шингээгээд өгөх юм бол тэр бол бүр нөгөө үр хөвгтдээ дамжуулахад бүр л одоо онцгой яг л миний эмээгийн одоо тийм юу да яг л миний өвөгийн юу да гэж дурсахад их гой дурсамжтай тийм бүтээл болж байгаа юм байна да. Уламжлалт болон халуун палангийн хосолсон хийц. Соёлын өвөрмөц илэрхийлэл. Дахин давтагдашгүй цор ганц бүтээл. 999 сорцтой цалин цагаан мөнгө. Археологийн үд толдураас сэдвлэн бүтээл. Өвөлдөөж өнөд үргэлжлээ. Өвгөр хийц.